Тэгээ орон минь дөрвий та бүхэнд. За та бүхэнд энэ жижигхэн техникийн зөвлөмжийг өгье. Тэбэлтэй холбоотой. За тэбэл гэдэг маань энэ яг мэдээллийн сангийн нэг багц тэбэл гэсэн ерөнхийн нэг хэлбэрт оруулж чинь гэсэн үг. Энэ тэблийг ерөнхийдөө хүмүүс өргөн ашигладаг үгүй мэдэхгүй байна. За миний хувьд бол тэблийг бол нэг ашиглаад байдгүй. За гэхдээ зарим тохиолдолд тэблтэй ажиллах үед нэг томьёо бичих процесс нэлээд төвөгтэй болоод идэг. Өөрөөр хэлбэл энэ талбарын нэр нь шууд нөгөө томьёонд орж ирээд харахад жоохон томьёо нь жоохон ойлгомжгүй төвөгтэй буужигдсан юм шиг харагдаад идэг. За жишээлбэл би энэ борлуулалтыг хуваадаг нь хайрцаг гэх. Тэнгүүд яг энэ sales box гэдэг шууд нөгөө талбарын нэрээр орж байгаа тийм. Энэ яг нөгөө хэмжээний томьёо бичих үед энэ нэг харцаагаад нэг томьёог нэг ойлгомжгүй байдалд шилжүүлдэг тийм юу байгаа. Сул тал. За энэ асуудлыг яг энэ Excel дээр өөр дөр тохиргоо байдаг. За тэр тохиргоог нь яаж хийдэг талаар та бүхэндээ танилцуулъя. За энийг би устгахчээ. За тэр тохиргоо мэлгээр options, за formula, за энэ дээр use table name in formulas гэдэг энэ чекийг аваа ичнэ гэсэн үг. За ингээд одоо хэдүүлээ томьёолоо бичээ. За одоо C2-ыг хуваадаг нь D2. Одоо л ойлгомжтой. Яг нүдэн зараад бидний нэг стандарт томьёотой адилхан болж байна гэсэн үг. За ингээд тэблийн томьёог бол стандарт байдлаар бол бичдэг болгочлоо. Одоо энэ томьёол дээр бол нэг бол ойлгомжтой бол одоо миний хувьд харагдахгүй байна. Гэхдээ энэ тэбл дээр ажиллаж сурцсан хүн бол яг хуучнаар нь ашиглаа яваад гэж болно л доо. Тэгээс бол яг сураагүй анхлан томьёо бичиж байгаа хүмүүс нэг ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд идэг. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа.